Эрхэд Монгол групп TV8 телевиз үзүүлж байна. Үж чадал хаана оршдог вэ? Өмбөр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн голбрыг бождоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол? Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөө. Би Вэлтер сэтгэл зүйн хонслыг харуулах реалити шоуны 5 дахь дугаар эхэлж байна. Хоёртаа 47 Өмнөх дугаар өсрөд сахилга хариуцлага алдан бэлтгэлээс хоцорсон оролцогч өчиггүй шийтгэлээ хүлээсэн. нөгөө сонголтод бусдыгаа 10 минут шийдвэрлэх, та шийдвэрлэхгүй багштай хамт бусдыгаа шийдвэрлэх. Харин зарим нь бусдыгаа хөлдөөж хэрэг шийдвэр гаргаснаар хадуухан үгсч сонсоод амжсан. Навшаа амтын даач. Өлсөд услуулан булчингаа дээдсэгт нь тултал ачаалуулсан оролцогчид тэр сайн бүжгийн эвсэлтэй болгож мөн харуулсан. Өнөөдрийн дугаард харин тэд өнөөдөр эрүүл мэндийн асуудалгүй болохоо дахин нягтлах болно. Оо ийм амархан уу? Багш хааш нурах. Хааш нурах. Ямар тэг хөөцөө. Эрч хүчээр дүүрэн бэлтгэлээ хийх боловч Хоёртаа. гентийн тааварлашгүй үйл явдалд тэд хэрхэн хандахыг өнөөдрийн дугаараас үзээрэй. Чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг эхэл. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэл хий. Амьдралын хэм маягаа эрс өөрчилсөн бүсгүүчүүд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, хооллолтын цэсэж бүрэн сольсон. Гентийн өөрчлөлтийн явцад тэдний маань бие хэвийн байгаа эсхийг нягтлалцгаая. За сайн байцгаана уу? За манай хүмүүс гоё болсон байна. Өнөөдөр давтан шинжилгээндээ ирж хамрагчаад бүхэндээ баярлалаа. За шинжилгээний хариуны ерөнхийд дангатгчаар гарсан байгаа. Таад маань амар хатуу дэглэмтэй байгаа юу? Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм. Тийм үү. Байнгын дасгалтай. За сайн байцгаана. За тэгвэл хэдүүлээ нэг нэгээр ороод шинжилгээнийхээ хариутаа танилцгаач уу? Бас их тоо шүү дээ, тийм ээ. Эм чинь нөгөө ингэж хэлж илээ. Одоо манай аймгийн хувьд яг 9,000 хүүхэд гар дээр хангагдаж хамгийн том зорилго гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл эднийг чинь нөгөө хэвийн жирэмслэлт биш, хүүхдтэй болох хүссэн хүмүүсийг бий болгож хүүхдийг ингэж одоо юу аргаар бий болгож штэ тийм. Одоо шинжлэх ухаанаар гэх юм уу. Тийм болохоор тэр нь чухал байдаг. Тэгээд 9 багт нь хүүсийн хүртэл хийж байдаг тийм. Хүүсээ өөрөө сонгодог. Бүр тийм л. Компани ямар эмнэлэгтэй хамтарч ажилладаг вэ? Католидис гэсэн. Католидис гэдэг угаасаа аюу том эмнэлэг байдаг. Японд бол чинь үр шилжүүлэлт болох каратай эмнэлэг байхгүй юу? Үүнтэй хамтарч ажилладаг одоо албан ёсны хамтрагч гэж Монголд л явдаг. Эхний шинжилгээний хариу асуудалгүй л байгаа болол та. Харин наривчилсан шинжилгээний хариу хэдэн цагийн дараа гарна. Би ч аквадад зүгээр аква гэж шүү дээ. Би аква гэж. Аква. Би. Коллег ч юм бэ. Аква. Үчиг авдаг. Хасаа бантав гэтэргээ яваач. За өглөөний хоол идэж гин үү? Хамтрахын идээрээ. За ерөнхийдөө шинжилгээнүүдээ тодорхой хэмжээнд хэдүүлээ танилцчлаа. Дэлгэрэнгүй хариунд үдээс хойш ч юм уу чинь явуулчихна. За тэгэхээр бүгдээрэнд нь шоунд амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ усаа сайн уунарна шүү тийм ээ. Усаа сайн уугаарай. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Тэд гараад ирлээ.
Шахуу хуваартай бүсгүүчүүдийн дараагийн зогсоол мэдээж спорт зал. Тун удахгүй. Болтой штэ бул. Буу. Оо ийм амархан уу? Тий амар том болсон тий. Энэ арай худлаа байна. Яв та. Энэ явахгүй. Явахгүй яаж ч удсан явахгүй. Яв. Багшийг л оронд нэг ингэж хийслэх шүтсэн. Юу илээ наабчин чи? Авгаа мох уу? Нэг. Ерөнхий ивент идэвхжиж эх орондоо оргуулсан эрүүл хөрсний шим эзэгтэй брэнд. Ерөнхий ивент идэвхжиж Сингапурын номер 1 Ice Tea Pokka. Ивент идэвхжиж ирээдүгээ хайрлая. Хайрын хот. Хамтрагч таны амьдралыг өнгөлнө. Focalure брэнд. Дэмжигч шинэ бүхнийг төрүүлж мэдрэ MG Motors. Бэлтгэлийн 17 дахь өдөр. За юу яана? Өдрийнхөө хоолн дээр авис иднэ. Сүү энэ үү? Аяг байна. Амар өсөж байна. За. Ависаа сайхан идчихээн харж байна. Энийг эргэлдэг авьяас. Заримдаа хоолоо хийж амжихгүй үед сайхан авьяасаа найруулаад идчихэхэд бол сайхан болно штэ. Хатгаа энэ үү? Ойрт амар их ажиллаа. Хоолоо бас бэлдэж амжихгүй үед бол сайхан авьяасынхаа авьяасыг идчихдэг. Маш сайн нүүрсээс учраас ирчүүч энерги өгнө. Дээрэс нь тодорхой хэмжээнд форм хатгалж явах үед бол авьяас хамгийн зөв сонголт хийж чаддаг. Сайхан завсарлагаар авьяасаа идчихээ тэгээд буцаад ажилдаа орлоо. За, сайхан амарцгаас нөхдөө. Сайхан. За, манайд ирсэн байна. 1 2 3 4 5 6 нэрсийг авъя. Нэг нь байхгүй шүү дээ. Хэн байхгүй лээ? Нэг. Холбогдсон уу? Цаатхан руу холбогдсон байна. За, эн чи одоо ингээд ямар их хоцордог, яас их тасалдаг юм бэ? За, окей. За, өнөөдөр багш нь та хэдтэй нуруу мөрний дасгал ерөнхийдөө нурууны дасгалууд орох болно. Түүний эхлэхээс өмнө манайд дахин давтан шинжилгээг өгсөн баг. Манай охтуудын шинжилгээ маань бэлтгэлийн дараа багш руу хариу нь ирнэ гэж байлаа. Тэгэхээр хэдүүлээ бэлтгэлээ ичгээд хариугаа хэдүүлээ хамтдаа авах нь шүү заяа. За тэгэхээр өнөөдөр бэлтгэлээ хэдүүлээ гүйлтийн зам дээрээс эхлэе. Халаалтаа гүйлтийн зам дээрээс эхлээд багштай хамт нурууны дасгалууд орох нь байна. За эхлэх үү? За эхлэе. Оролцогчид бэлтгэлээ эхлүүллээ. Бэлтгэлийн өмнө бие халаах дасгалаа сайн хийвэл бэлтгэлийн явцад үүсч болох эрсдлүүдээс сэргийлэх болно. За хаад 10 болголоо. Яваарай. 11. Унах үедээ гэхгүй. За хурдаа багсгаа 6 дээр дарлаа. За сүүл 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3 багсгалаа. За 5 км цагийн урд дээр тааруулсан амьсгаа гүнзгий авлаа гаргалаа. За буугаад. Болтой штэ бул. Буу. Оо ийм амархан уу? Тий амар том болсон тий. За 30 минут хэдүүлээ бие халаалаа. За өнөөдөр багш та хэдтэй нурууны дасгал оруулна гэсэн. Ерөнхийдөө нуруу маань яагаад эмэгтэй хүн нурууны дасгал хийх шаардлагатай вэ гэхээр хэдүүлээ ингээд одоо шинэ жил болох гэж байна шүү дээ. Гэтэл ингээд гой палаж өмсөнгүүд эндээс ардаас маш их өөх гарч ирдэг тийм үү. Левчиг өмсөнгүүд яг левчиг өмсгөр бас их өөх маш их өөх нуруунаас гарч ирдэг гэсэн. Тэгэхээр тайлыг нурууны булчин хөгжүүлснээр тайлыг маш гоё нарийн харагдуулдаг юм утга учиртай шүү. Заяа. Хэдүүлээ одоо тийм нурууны дасгал орё. Заяа. Хамгийн анхны бэлтгэлд бол алууландаа гэж орж ирсэн. Одоо бол алдцсандаа гэж ордог болсон. Өнөөдрийнхөө бэлтгэлдээ ирч хүчтэй ирсэн. Ирч хүчтэйгээр бэлтгэлээ дуусгах гэж бодож байгаа. Хичнээн хэцүү ч гэсэн хичнээн ануухай багш биднийг алдаг ч гэсэн зөвөг мань хүргдэг ч гэсэн чардаж чагаал дуусахгүй л болохгүй. Нэг үе бодвол ямар ч гэсэн нэг юм өргөдөг энэ төр юм аа бол дийлдэг болох нь болоод байгаа. Тэгтэл бэлтгэл бол чанга байдаг. Үнэхээр чанга байдаг. Энэ дасгалыг хийснээр эмэгтэй хүмүүрийн хүслэн болсон элсэн цаг мэд галбирыг бүтээх боломжтой. Нурууны булчин гурвалжин хэлбэртэй хөгжснөөр бэлхүүс илүү нарийн харагдана. За эхлэе.
15. Булаач. Орж ийн үү? Орж ийн. Хаашаа ороод байгаа? Яг одоо нурууны ардтал тэр нөгөө А? Хаашаа орж ийн? Болоо. За дэмжиж байгаа шүү. За. Ара. Булаач чарлаа. Таны чарлааныг бид хүлээж байна. Хямар авдаг шүү дээ гэж. Одоо шинэ жил бэлгээр наад нуруугаа гой олгоо гой палаж өмсөн шүү дээ. Тийм үү? тэгин Өмсгөө. өмсөн. За. Бол. Алтлаа чааш дээ. За явъя. За. Болголоо. Болгоч. Амсаа гарга. За ойлоо. Нэг нэмчи ойлоо төхөө. Аа. Нэмээд нэмчихсэн байх шүү. Гайгүй штэ. За яа. Авъя. Орж ийн үү? Орж ийн. Хаашаа орж ийн? Хаашаа орж ийн? Яг хаашаа ороод байгаа юм бэ? А? Хаашаа ороод байгаа юм бэ хэлдэ? Яг энэ Оролцооч. доошоо. Юуныхаа? 70-ны доо 50 цаг гэх юм уу? За. Бол. Эхэндээ ер нь яах юм нөгөө нэг дасгалуудаа хийхэд ямар ч хүндрэлгүй айгу ачааллаа даагаад айгу гоё явж исэн. Гэхдээ сүүлийн үед жоохон ийм ирч хүч багтай байгаад байгаа. За. Дарах. Багшаа! Яа. Нэмчих чам уу дахиад? За. Агш. 30 удаа. Цочирдод унчхалгүй дасгалаа сайн хийдэг юм штэ. За. За. Нэг. Орж ийн үү? Орж ийн үү? Орж байгаагүй гэж мэдгийм. Орж ийн орол та. Ороод Тийш орно шүү. та бид ирээ. За дахиад. За. За. Огч шүү. Огч шүү. Яа. Гараа алдагш. Би булчингаа мэдэрмээр. Би мэдэрмээр. Яа. Багшаа. Заасуу хор. Багш дийлэхгүй. Хөдөө харис. Яваа болгоё. Тэгэж юу авахгүй шүү. Нураас авахгүй шүү. За болголаа. 15. Камер байгаа гэж анзаарч байгаа маалга ерөөсө тэр ерөөсө доош нь л дарж ивэл болно гэсэн сэтгэхүй яг тархил байсан болохоор ерөөсө хамаг эмоц гаргаал тэгэл дарсан ерөөсө. Орж ийн үү? Орч ирээ! Ганцхан. Хоп оруулч. За яваад. За орол. Орсон. Амар орсон шүү дээ. Ёо. Эш орж байгаа шүү. За. За бол. Багш бүр 60 юм уу 70 дээр бүр намайг ингээд бүр татуулаад бас ингэж болохгүй шүү дээ тийм үү? Орилсон чинь нэг арай гайгүй хүч гараад багшийг л оронд нэг ингэж хийслэгч битсэн. Бярн амтагдаад баалрах шахаж хөөе. Үнэхээр нэр игмээр санагдсан багшиг нэрээ. Орч ийн үү? Орж штэ. Үгүй буулга. Буулга та. Зөв. За 3. Буулга. Би бол дасгалаа айл болох зөв хийхийг хичээдэг байхгүй юу. Гэхдээ ялчгүй нөгөө амар одоо миний дийлхэр гүйжинг багш ингээд тохируулж байгаа штэ. Тэнгүүд ингээд чартайж байгаа байхгүй юу. Тав. Энэ юу юм? Энэ юу юм гэж мэдээ. За орт. Сүүлийн 5 шүү. 5. Өгцгөө арагшаа өг над руу өгöd. Тэр жижигэн дооно манай зулаачсан тийм ингээд хүүрхэн амьд ингээд булчингийн мас бас байгаа мүү мэдгүй. Тэгчээд ингээд гүрийгээд хийгээд нэг удаа чарлахгүй байгаа гэдэг ингээд хашгирахгүй байгаа ингэхгүй байгаа нь бүр бас ингээд атаархал төрүүлээд байгаа байхгүй юу. Юу илээ наабулчин чи? Авгаа мох уу? Нурууны далбааны булчин авгаа мах гэдэг булчин байдгүй шүү заяа. Буулга. Буулгахгүй бол багш нэхнээс нь 30 таад шүү. Буулга. На өгчгөө тэгэж амшиггүй. Яа. Хөөе на нуруугаа. Энэ хоёр маань ч үзэж тарж байна да. Өөрчлөлтийн төлөө ширүүхэн тэмцэл өөртөөгөө тулахаас л эхэлнэ. Ааш орсон. На гараа тавьж байгаа өөрөө дээшээ явал. За дээшээ явал. Орсон.
Орсон биш орсон. За сайн. Энэ сая гижигдээд лээсэн би яг үндэ яг сайн мэдэрч чадсангүй. Багштай худлаа шүү дээ. Нөгөө өвдөлтөөл анхаарсаар агаад юу ойлгосонгүй. За 18:30 удаа яв шүү. Аа! За яв. 1 2 3. Нэг. Цангинт сайхан инээгээд л хүчээ солруулчихж байгаа юм да. Айгуу сонио. Хичээ тэгэхээр бүр байхгүй болоо. Араа тэ. Инээд чинь биш. Инээд биш. За хаашаа орсон. Хаашаа орсон сая. Яг цагаад болоод ингээд их юм бол би айгу тийм нарийнхан хоолой молоотой айгу тэнийг юм билээ шүү. Алуулж байгаа ямар шиг. Тэгээд намайг миний инээдийг хүрчих юм бол тэгэл бүр өнгөрөө. Хаашаа орж ийн. Нөгөө орлого газарлууч. Тэр наанэлээ. Эш. Нөгөөх рүү энтер гээд булчингийнхаа нэрийг хэлдэ. Нөгөөх рүү орж ийн гэж хаашаа ороод байгаа. Сугны дот. Ордог газар руу орно гэж хаашаа орох. Сугны дот руу. А? Сугны дот. Эш. Биш оруулаад өгцөө. За орол. Тайхан мод би ахаа ихнээс тоолно шүү. За тавихгүй. Аа, орж ийн үү? Орж ийн. За, бодоо. Хаашаа орж байгаа те? Талбар. Аа. Сая. Түлэн тав. Ямар тэнийг юм бэ гэл тэгээд инээд үрэлтийн нөлөөс гарч. Бүх юм бүр давхцлаарсан. Аха. За, орол. Энэ арай худлаа байна. Яв та. Энэ явахгүй. Явахгүй яаж ч удсан явахгүй. Яв. Амтха. Аха. Яв. Хи. Орол. Аква. Нийтүү чадсан штэ. За, шүтэн тав шүү. Тавхаа. Орж ийн орол та. Гоё штэ. Аха. Аха. Гэтэ яг өнөөдөр багш маань нөгөө жингээ айгу хүнд өгсөн юм шиг санагдсан. Тэгээ жин жоохон бага байсан бол ер нь бол хийхэд тийм ч амар хэцүү дасгалууд бол санагдаагүй. Сүүлийн нэг. За болго. Явдгүй. Яавал та явчаа штэ ганцхан штэ. За багш таа. Алуу тааш яасан бэ? За. Шишүү. Явсаа. Аа. Сүүлээгээ орсонгүй дахиад сүүлийн. Амар юу тавьсан шүү. За. Зөв тавь буруу тавиад байна штэ ямар сони. Зөв тавьчаа штэ. За зөв тавь шүү. За одоо яг гой өөрөөрөө зөв тавиад. За тавьж гин. Тавьд. Аа гой удаа мэдрээдэг. За зөв тавьлаа. Болсон сайн байна. Орвоо. Ваа. Баяр үргээ. Минь аз. Тавьлаа. Тун удахгүй. Багш ингэж хариуд байсан да. Гэтэ манай үржээгчтэл таалагдсан да. Батгал яриад дээ шүү. Та ерөөсөө тэрнээс хойш зөв тавь гэдгээс хойш их сонирм болчиход байгаа шүү. Тэгцэл боллоо мэт. Ерөнхий ивент төгч сахаргүй эрүүл уургийн амттан бомбар. Ерөнхий ивент төгч гэр бүлтэй хайртай хүн бүрт синержетик. Ерөнхий ивент төгч илүү жаргалтай амьдрал Арла. Ивент төгч Номин Гуаша Face Fitness Salon. Хамтрагч өглөөний зөв хоол Movios. Ивент төгч Суперос H2. Хамтрагч аз жаргалыг өнгөртэй тэврээ. Ojmed үр шилжүүлэн суулгах төв. За ингээд багш нь Монголын бодибилдинг фитнесийн холбооны тамирчин улсын хошин авраг гатан эрлэг урьж байна. За одоо Оролцогчид маань нүдний дасгалж хамт хийх бололтой. За манай алтан эрэл маань та хэдэд яг нурууны дасгалыг зөв техникээр үзүүлэх нь шүү заяа. Сайн хараарай. За. Хоёул нэг нурууг яаж ажиллуудыг хараад татгаач. За хараарай. Харж байна уу? Энэ ажиллаж харж байна уу? Аа. Вау. За хүрээд үз. Яг нурууг нь яг бариад мэдрэх те. Нурууг нь мэдрэх. Инээр барьчихваа.
Хүмүүс яхаа байж та. Багш ингэж яриад байсан да. Юу юм бэ? Баримлаа. За. Ерөнхийдөө яг нурууны багш нь дасгалыг та хэд яг бодитоор харуулах гээд сая алтан гэрэл тамирчнараа харууллаа. Тэгэхээр нурууны ерөнхийдөө нөгөө нэг эмэгтэй хүн яагаад нуруугаа хөгжүүлэх хэрэгтэй юм те? Ер нь хүнд яагаад нурууны булчин чухал байдгийг манай охтууд эдний гоё тайлбарлаж өгөөч. Нурууны ерөнхий одоо юу гэдэг чинь өргөн булчин, шулуун булчин маань хөгжснөөрөө хүний биеийн процесс маш зөв харагдаж эхэлдэг байхгүй юу? Нөгөө тайлтай болмоор нэг л хэлдэг шүү дээ, тэ. Дангаас тайлан дээрээ биш, нурууны мөрөн дээрээ гоё ажиллаж, дээгүүрээ ийм хүй хэлбэртэй өргөн болж иж, тайлан нарыг харагддаг. Дээрээс нь өгзөг маань ороод ирэхээр ингээд бүр бэлхүүс нарыг гоё харагдаж эхэлнэ гэсэн. Үржим нь яриаг нь анхаарч сонсоод байна уу? Өөр зүйл анхаарад байна уу? Тэр нэг гой булчинтай багшийг хараад ерөөсөө амар сонио ерөөсөө инээдэ барьж чадахгүй тэр багшаас нэр би харцаа салгаж чадахгүйсэн хүмүүс амар лаг тэгээ нөгөө булчингийн ингээ бариад үтсэн чинь бүр амар сонирсоо тэнгүүтээ багш өөрөө дээрээс нь амар инээдэ хоёрдугаар суугийн сонь юм яриад байгаа. Хөөе. Тайлбарын датгалыг боддог шүү, өөр юм бодоод нь штэ. Өөр юм бодоод нь штэ. Юу ойлгосон? За, сая ярьсан юу ойлгосон та? Нурууны булчин сайн ажиллахаар бэлгүүс нарийнхан. Юу лээ. Багшаа бүр амар яг гүн шоконд орчлоо уучлаарай багшаа би. Гэтэ манай үржээ хчтэл таалагдсан да. Алтан гэрэлтэй хэдүүлээ баярлалаа гэж хэлээ сайхан алгаад тавьчих уу? Маш баярлалаа. Баярлалаа. Одоо энэ хэдээс ингээд нууцаар гарахгүй дараас чинь гүөх магадaltaй хүмүүс агаад байна шүү. За баярлалаа. Яг чамд баг үдэж өгөх. Сүү багшаа хамт явуулсан. За, болсон. Одоо дараагийн тасгал руу оръё. Ойлгосноо? Юу ойлголоо? Нурууны өг шатаж гой зөв галбар. Зөв тавих нь чухал заяа. Тавилт нь чухал шүү заяа. Чухал юм байна шүү. Өөрсдөө гоё тавина. За, дараагийн тасгал тийш оръё. За, дараагийн дасгал маань штангтай дасгал орно гэх шин. Дасгал 3. Нурууны штангтай тадралт. Энэхүү дасгал нь нурууны далбаа хэсгийн булчинг хурдан хугацаанд хөгжүүлэх өвдөстэй. Хэдүүлээ сая удаан тавьж исэн бол одоо хотоож аваад тавих нь чухал шүү заяа. Заяа. Ой, дээгэрсэн шүү дээ. Сайн байна уу та? Хөө хэн ирснийг хараач. Яах чагаа? Яах чагаа та? Яах чагаа? Нэр яах чагаа? Яах чагаа? Би гайхах юм те яах чагаа? Яа ирсэн? Энэ үнийг яах вэ? Би бүр ингээ улаан цайндаа гарна гэдэг чи одоо энэ юм байгаа байхгүй юу? Та нэг юм ичиж санаа зовох та нэг юм ичих болчихгаа вэ нүү? Өглөөд би толтын бэлтгэл хийгээд байгаа байхгүй юу? Толтын бэлтгэл хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд толтын бэлтгэл хийгээд ар руугаа жоох амрааж байгаа яах бодол энэ ч нэг булчин зангираад балааг нь авчих юм шиг. Энэ үнийг яах юм шийдэх юм уу? Яах юм тоглолтоо. Яах юм бэ бас? Яах юм бэ? Оо харин тийм ээ. Миний тоглолт маань одоо удахгүй болохгүй те дандаа өглөөгөр би тоглолтынхаа бэлтгэлтэй байгаад байгаа. Тэгээд тоглолтын бэлтгэлийг бол бас үнэхээр тасалж болохгүй. Яалтчгүй бүр ингээд өөрийн хувьд маш чухал учраас би тэр бэлтгэлээ ингээд орчоод тэгээд гүүгээ түрээд ирсэн. Тэгээд бас уучлаарай. За. Ата. Эргүүтэй барь шүү те. За. За. За хотоогоорой. Авта. Ав. Тайраад гараа. Ав. За. Ав. Хийжи. Авта. Таатай. Аваад амсаагаа тэрэ. Густав. Авта. Ав. Авта. За. Удаан тавьлаа. Амсгаа тавьлаа. Тавьлаа. Та дутуу тавиад дээ шүү дээ. Дутуу тавиад бас. За, сүүлийн 3. Ав. Тэр штангтай өргөдөг те. Тэр бол заа арай л хүнд байсан. Мэдхгүй. Би одоо багштай ястай бүр ингээл ан маань үзэлцмээр санагдаад. Амар хүнд байсан. Тун удахгүй. Уршин хараа. Уршин. Уршин хааш нуурах.
Хааш нөрөх. Хааш нөрөх. Хааш нөрөх. За. Ямд коцаа. Энэ одоо ямар хаах үндэсний дугаар. Japan. Ерөнхий ивент тэтгэгч аз жаргалын хамт Модлуу Гоймин. Ерөнхий ивент тэтгэгч Монгол хөрсөн дургуулсан Шимтэй хөлдөөсөн ногоо. Ивент тэтгэгч Ирээдүгэ хайрлаа. Хайрын хот. Ерөнхий ивент тэтгэгч Уургар баялаг эрүүл амт Мовенпик тараг. Хамтрагч өглөөний зөв хоол Movios. Дэмжигч шинэ бүхнийг төрүүлж мэдрэ MG Motors. Акбата гшаата энэ зөвхөн таны наа өгдөгчийн ажилтаа дээ. Нуруугаа ажиллавал 10. За дэгээ хэлгээд. За дэгээ хэлгээр ариу нэг. Багшны өгөөд сая зааж өглөө. Энийг хөө. За хотоолт орчи. Хотоо. Хотоогоо яана гэсэн. Гүц тавил та уршин. Удаа. Хей. Ариуна толгойд дэвшлээ. Ариуна толгойд дэвшлээ. За, шаардлага өндөр ширүүхэн багш нэгээр нэмэгдлээ. Амсгаагаа гарга. Амсгаагаа. За сүүл ойр шүү. 18. Уршин тавь. Уршин хараа. Уршин. Гүүц дудаан тавиулаад талтаа наа чи яарад дээ шүү. Яарч тавиад дээ шүү. Яарч тавиад дээ. Дахиад аав. Энэ ариуна шиг жирэн одоо ерөөсөө байж болохгүй. Ингээ хурдан ингэж байгаа байхгүй юу? Хурдан тавиад дээ шүү. Наа чи хурдан тавиад байна зөө. Чамд юм хэлэх байхгүй шүү гэсэн. За. Чамд бид нар тийм хэлэхээр байхгүй шүү. Чи энэ насанд жирэн годон байхгүй шүү заяа. Ариунагаа. Буцаага татаагаа сурцсан хүмүүс бол юм яах вэ? Чи энэ насанд байна шүү дээ. Насанд нэр нь муу шүү. Дээг араа хоцорч ирчээд аа. Ингээд шалшал хийгээд тань дээгийг торгоо ерөөсөө. Тэр нөгөө зөөлөн тавих, дуутаа тавих маяг бүх тасгалуудыг гочгож хийх юм байна. Тийм үү? Тэгээ. За тэгвэл дээгийг өргөжлүүлээд бүгдийг тавиулчих заяа. За бүгдийг нийлэхгүй. Дээгийг өшөө яаж гоё тавих харцгаая. За яа. Орслогч дээгээ хоцроод ирсэн бүх штангуудаа хураагаарай. За. Ош хааш нурах. Хааш нурах. Хааш холтолтооч. Холтолтооч. Тэ тийш яв. Хэд идэх гинөнийг 30 идэх ч үлээ. Иш орох уу? Орслогч дээгээ зэглэж тайлбарч өгөөрэй. Гоё штэ. Нуруу нь артлаасаа гоё. Нарийнхан харагдвал. Тавихтаа юу гэлээ? Удаан сайхан орилохгүйгээр тавь шүү. Оройхон гараад ширүүхэн дайрхан дээ. Гүц тавиад. Авлаа. Амсаа. Тавихтаа юу гэлээ? Амсаа гаргаж штэ. За тавихтаа гоё амсаа гараад. Үлээ. Орчин уу? Оролтоо. За оролцоо төлтөө. За сүүлийн 5. Орчин. Удаан тав. Яа, энэ л өстэй ингэ татчих юм шиг шүү. За ингээ хэдүүлээ. Дурааныхаа дасгалуудыг орлоо. Багш нь нэмэлтээр дахианы гоё дасгал хийж. За гэхдээ гоёны дотор талын орчинг нь ажиллуулах гэж шүү заяа. Ганц дасгалыг өнөөдөр бүлгээд дуусгаа шүү. За орё. Уйны дотор талын булчин хөгжүүлэх төхөөрөмжтэй дасгал. Уйны цэллүүдийг багасгаж, хөлигт нь урт тэгшин харагдуулах шидэд дасгал. За ойн. За би эхлэе. За. Хөөе. Яаж тавиад вэ? Оо чи биш авчлаа чи. 3. Тэн дээр ирж амрахгүй шүү заяа. За биш. Чи тэр түүнийгээ бодлоо чи. Авчлаа. Авч. Ямар ингэ. Одоо бүгдээрээ дуурлаа. 10. Үгүй ээ би тэгэл яг тэгэл дандаа ингээл амар сериусны дасгалаа хийж хаад бас гоё. Өөрөө би чинь нас амар галзуу штэ ер нь бол тэгээд зүгээр жоохон тий дандаа уйтгалж гоё. Өөрөө л байсан дөө. Яа. Ямд коцаа. Юу гинэ? Утаа тавьчих. Яг коцаа гинэ.
Коничева гинэ. Удаан Анжук. Хүний юм шиг болчихоо. За болчих шүү. Миний ингээ нэг хөлний урт төхөөрөмжөндөө ингээд багдаад байсан аахгүй юу. Тэдэгийг ч туслаад тэгэл даваад гарсан да. За багш би ингэ байж та зүгээр амарч. Яа. Бой дөрөв. Энэ хартаа хүмүүсээ 50-50-та амсаа төгжихгүй шүү. За сүүлийн 10. Оюун зулаа. 9. Багш оюун зөлийн биеийн чичрээд чичилжлээгүй. Багш миний гар чилжлээгүй. 14. Нийлүүлэлтээ. Хурдлаач. Хоёр энэ нэг амтан бүр өвчгөрөө нь орсон байж тээ. Бас Жингийн багш бас амар хүндрүүлсэн тэр гойны дотортлын дасгалыг. Явахгүй шүү багш. За нэг багш очив. Энэ. За. Миний багш. Хай. За битээ. Гур. Мэдээ. За. Энэ одоо ямар хаалтцны дугаар. Хай. За. Japan. 14. Оролцоо, орж гинөө. Оролцсон шүү. За, яваа 13. Яваа. Яваа 12. Хачи. Яваа 11, 10, 9. Хамгийн гоё дуу ихтэй хоёр нь үржээгт хоёр. Би бол нэг ямаа алуулж байгаа ямаа шиг чарлж байгаа. Манай үржээ чинь зур мөрөх гэж байгаа өхөр шиг. Би энэ таадын гойны дотортлыг ажиллаад ингэж ашиглаа явчих юм байхгүй шүү дээ. Танд хэрэгтэй шүү дээ. Танд хэрэгтэй өстэй. Хэрэгтэй мүү? Хэрэгтэй мүү? Сүүтэй. За сүүтэй. За сүүтэй. Нилээ. За хоёртын дуусах. За ганцхан. Аваа. Болж байна. За сүүтэй 10 толч 10. Яваа. 9. 8. Зүү. Босоо. 6. За удаан хойшлууллаа болж шүү. Сайхан амархан амарч байгаа охин байна. Nice. За өөр харахгүй юм байна уу? Би арга. Би арга. Яарэ дээ удаан тавь. 3. Бидлээд удаан бидэг. Бидрээ. Буцаад. Уушлаа энэ хөнгөн байна. За нэмчи. Хөнгөн байна. За яваа. За яваа нэг. Nice. Сүүч 15. Оо багшаа. За яваа 15. Үгүй багш. 15. Зүгээр хийж идэл яаж байгаа юм бэ намайг? За 14. Оччихлээ. Очно. Үгүй багшаа та яагаад байгаа юм бэ? За сүүч 8. Тий багшийг ойртохлоор тэр ерөөсө хүндрээд байгаа байхгүй. Тэгээ өөрөө багш ингээ нэмэлт хүч ингээд өгөөд ингээд яахгүй. Уул нь бол ингээд яг амар сайн хийгээд байгаа. Болоод байгаа. Тэгсэн чинь багш өөрөө ингээд нэмэлт яагаа. Тэгээд тэгжээж бас амар л ордсон юм байл л те. Яг хамгийн гол нь хаана яг тэр одоо мэдрэмжин те хаана орж байгааг сайн мэдрүүлэх гээл байгаа шиг л байгаа шүү те. Хаашаа орж байна? Хаашаа орж байна? Энэ л Юу юм? энд гойны цэцэр талраа. За сайн байна. Хамгийн лаг хавчаач. Хавчаач. Хай. Бид баста. Орчно. Хаашаа орж байна? Хаашаа орж? Гойны дотортой орж. За. Миний мөөмний сул хаад штэ. Заавал сүйдээ сайлтан харж байгаа шүү. Ямар ч юм. Сүүл сайлтан харж зогсох. Яаш үрдэр. Хөвлийн дасгалаа 25 ордог шүү. Энэ дасгалаа хэдүүлээ 25 удаа орно шүү дээ. Одоо? Хоёр шүү дээ. За. За. 5 удаа орно шүү дээ. Айсан. Энэ одоо юу вэ энэ ч одоо? Ийм болчиход байна. Жилийн хайр бол 3 гарна гэж бодохгүй шүү. За байдал биш тлээ дээ. Гентимэдэ дасгалжуулагчийг төвдүүлж орхилоо. Юу босох нь энэ вэ? Дуусч байгаа юм таад. Хариунууд нь гарсан шүү дээ. Чинчний хариунууд гарсан шүү дээ. Багшаа ямар хардсан бэ тэгээд хүн айлгах юм шиг. Оролцогчдын шинжилгээний хариу өөрчлөлтөө гарсан байна.
Гэвч юу болов? Уучлаарай манайхаа. Өнөөдрөөр ингээд дасгалыг зогсооё. За юу вэ? Бөөнөрөө ийш нөгөө заланд орж агаад тэгээд нэг юм ярьчихлаа. За юу. За окей. Уучлаарай бүх асуулаа. За нааш. Найруулагчаа ер нь камера унтрааж аваад эднэртэй тусдаа ярих уу, яах вэ? Яац бэ? Камера унтрааж аваад тусдаа ярьчих юм уу? Тун удахгүй. Генти мэдээ оролцогчдыг түгшээх болно. Багш нэрээ гэхдээ амар урам уугарч байна. Заавал энийг тэгээд камерын өмнө хийх хэрэгтэй юм уу те? Заавал олон төгөд мэддэх хэрэгтэй юм уу? Та хэд өөрсдийнхөө эрхийг ярьдэн шүү дээ амар. Миний эрх, миний хөдөлмөр хаана байгаа юм бэ? Ерөнхий ивент итгэгч саагаргүй эрүүл амттан Chika Lab. Ерөнхий ивент итгэгч эрүүл усны нууцыг STLS. Ивент итгэгч Номин Гуаша Face Fitness Salon. Хамтрагч таны амьдралыг өнгөлнө. Focal Your Brand. Ерөнхий ивент итгэгч илүү жаргалтай амьдрал Arla. Ивент итгэгч Супер ус H2O. Хамтрагч аз жаргалыг ингэртэй тэврээ. Ojmed үр шилжүүлэн суулгах төв. Шинжилгээний хариу буруу гарна гэж байхгүй тий. Шинжилгээний хариу бол буруу гарна гэж байхгүй шүү. Энэ одоо яаж байгаа юм бэ тий? Шинжилгээний хариунууд гарсан шүү дээ. Багш та ямар хардсан бэ тэгээд хүн айлгах юм шиг. Багш нэрээ тэгтээ амар урам уугарч байна. Яасан вэ багш? Би бүр нэрнгээс ингээд амар урам уугарлаа. Багш энэ сизон дээр 7 оролцогч оруулсан долуулангийн дуусгах гэдэг байгаа байхгүй юу? Долуулангийн шоуга дууссан явах зорилготой байсан. Тэгээд нэг оролцогч маань жирэмсэн болцсон шүү дээ. Ер нь ингээд дасгалжуулагчтай эмэгтэй хүнтэй ажиллах, эмэгтэй тамирчинтай ажиллах, эмэгтэй хүнийг өөрчлөх бол дасгалжуулагчид бол маш их ур чадвар, цаг хугацаа зарцуулагддаг. Гэтэл тэр дасгалжуулагчийн гаргаж байгаа хөдөлмөрийг бол зүгээр өнгөдүүлээд хийчихэж байгаа байхгүй юу? Би ингээд энэ чинь ингээд зовоол идэг, та хэд рүү хичээл идэг, би шөнө ундтгүй шүү дээ. Та хэдийг яаж байгаа л ийж байгаа л тий. Өглөө босоод та хэд рүү за юу болж ийн хоолоо идсэн үү? Минут цаг тутам та хэд рүү холбогддог. Багшаа мэдчихээс тий. Багшаа та хэд рүү баг өдөржин шүнжэнгөл холбогдож гин. Нэг гой олгоод гой өөрчлөлт гаргах чанс ингээ багш нь энэ өстэй толгоо баг зулаах нь олгүй юм болоод итэл ийм шинжилгээний хариу гарлаа. Өөрөө шалгачих. Шинжилгээний хариу гарсан. Гэхдээ багш нь өөрөө дахиад бүгдээр ингэ шалгадаг юм. Найруулагчаа 7 жирэмсний тест шээснээс ав бэлдээд аваад ирдэг хүн. Баярт мэдээ дасгалжуулагчид таалагдсангүй юу? Эрсдэл үүсэхгүй гэхээс айж түгшүү. Ямар ч тач өөрийн нүдээр харж байж итгэхээр шийджээ. Үнэхээр эрүүн болторсон. Үгүй. Заавал энийг тэгээд камерын өмнө хийх хэрэгтэй юм уу те? Заавал олон төгөд мэддэх хэрэгтэй юм уу? За сая найруулагчтай хэлж чад 7 тест 7 шээснээс авчлаа. Наат. Аут гэсэн. Гүн хүний эрхийн асуудал шүү дээ. Арай дэндүү багшаа та ямар юм бэ гэд ямар сони юм бэ би бүр өөр ирэхгүй багш тгийсэн. Нэгнээр үлээ за. За хүний эрхэнд арай дэндүү За явъя үлээхий. Та хэд хүний эрх ярьж болно заяа. Та хэд өөрсдийнхөө эрхийг ярьдэн шүү дээ амар. Миний эрх, миний хөдөлмөр хаана байгаа юм бэ? Та хэд ингэж юм болгон дээр өөрсдийгөө миний эрх, миний аз жаргал, миний цаг хугацаа, миний орон зай гэдэг байгаа шүү дээ. Намайг сая бодолтой. Намайг ойлгочооч ганц удаа. Бүгдийг нь үзье заяа. За үзეთ. Бүгдээрээ үзчихье. Генти мэдээнд айж түгссэн тэд маань эргэлзэж тэнэгэлсэн ч үг дуугүй дагаад явлаа. За багш нөгөө нэвтрүүлгээ эхэлж байхад шоуны дундуур багшийн заавар зөвлөгөөг болон телевизийн одоо баг хамт олонны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд
хаснаа гэж ярьж ирсэн тий. Тэгэхээр өнөөдөр жагсмаа маань цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Хэдүүлээ хамгийн сүүлийн удаа жагсмаатаа бэлтгэл хийлээ. Тэгээ ер нь бол маш эрсдэлтэй үйлдэл хийсэн байх шүү. Багш нэрээ хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Өөрөө мэдэж байгаах. Тэгээ хэдүүлээ нэгэнт одоо ингээд жагсмаа маань хэдүүлээ дундаас нь зогсоож байгаа учраас хамгийн сүүлийн удаа жагсмаагаа гаргаж өгөх үү. Тэгээ бөөндөө хамт нэг гоё тойрч сууж агаад ярилцъя. Ер нь ярилцъя сайхан. Ер нь бол яг эмэгтэй хүн жирэмсэн болоод огцом дасгал хөдөлгөөн бол эхний 1 сар бол мэдээж болохгүй. Яагаад тэгэхээр тэр ураг бол дөнгөж бүрэлдээ дэмзэг үе дээр бол ачаал авсан дасгалуудыг өсө хийх бол хатуу хориотой байдаг. Тэгэхээр маш их том эрсдлүүд байлаа. Тэгээд азар бас муу зүйл болоогүйд бас дасгалжуулагч хүний хувьд бол баярлж байна. Юу ээ, угаасаа одоо нэгэн тал жирэмсэн болсон ч хэдүүлээ гоё ээж хүний зовлон жаргал юу байдгийг яриа. Багшийн хувьд одоо ингээд яг энэ спортоор хичээллээд ээж гэдэг үүрэг оройлоо ерөнхийдөө бол маш муу биелүүлж явдаг гэж боддгийн. Тэр хэдүүлээ ээж байх зовлон жаргалаа нэг сайхан нэг нөгөө ярьж үзээд хөө. Багшийн хувьд бол 21 настайдаа ээж болсон. Тэгээд тухайд хүүхдээ жирэмсэн байх үед ерөнхийдөө бэлтгэлээ хийгээд явсан. Хүүгээ гаргаад шууд бэлтгэлтэй орсон. Тэгээ өөрөө бас мэдээгүй байж байгаа жирэмсэн болсон л доо. Тэгээ нөгөө хамгийн сүүлийн дэлхийн аврагтаа тухайд би 4-р байранд ороод алтан медаль аавна гэж ороод тэгээд сарын дараа жирэмсэн болж таараад. Тэгэл нөгөө жирэмсэн байх хугацаанд алтан медалаа л бодоод идэг. Хүүхдээ гарын гартлаа бэлтгэлээ хийгээл идэг. Тэг хүүхдээ гарсны дараа багш шууд гурил идээгөө. Нөгөө мөрөөдөлтөд хүрэхийн тулд би хүнд айгүйх адлуулжсэн тухайд. Тэ хүүхдээ баг гаргачаал бэлтгэлээ явна гэдэг чинь айгүй муухай шүү дээ. Тэрийг ойлгох хүн хэр байна те. Бэлтгэлээ хийхэд тамирчныхаа карьерийг хөөгөө явах гад идэг. Нэг талаас гэр бүлээ бүтэн аваад үлдчихсэн бис бас бодоод идэг. Ер нь бол багш нь энэ спортыг сонгоод гэр бүлээс салсан. Нөхрөөсөө салсан. Энэ спорт би бол үнэхээр хайртай. Тэгээд тамирчин хүн, дасгалжуулагч хүн ээж байх ер нь бол аюу хэцүү. Багшийн бүгдийг золиослоо шүү дээ. Тэгээд яг энэ спортоор хичээлээ явж байхад ингээд надаас бол бүх нөөц болцоо гарах гэж маш их хичээдэг. Ер нь бол өөрийгөө бас тийм сайн ээж гэж бас бодож чаддаггүй. Манай ээж ер нь хэр сайн ээж вэ? Гэтэл хүн бол өөрсдөө нэг муу ээж гэж боддог ч гэсэн хүүхэд бол бүрдээ сайн ээж л байгаа шүү дээ. Гэж би боддог ш. Би бас тийм сайн ээж биш. Гэхдээ хоёр хүүхдийн хувьд бол хамгийн сайн ээж нь. Баярт мэдээ тэдний сэтгэлийг өөрийн эрэхгүй хөдөлгөжээ. Сэтгэлийн гүндэх жаргал зовлонгоо уудлан хуваалцаж, шин сэтгэлийн яриа өрнүүлж сууна. За, багш нэг маань жирэмсэн болчихсон учраас те хүн ер нь эмэгтэй хүн ээж болохын цагт асар их хариуцлага ирдэг юм байлээ. Тэгээд эмэгтэй хүн үр хүүхэдтэй зарим нь болж чадахгүй, хүсээ зарим нь болж чадахгүй, зарим нь яг хөө гинтийн ингээд жирэмсэн боллоо те. Тэгэхээр энэ бол миний хувьд маш сайхан мэдээ. Дээж авах багш нь ингээл шавга долуулангийн нас гоё болгочихсан гэж бодоод эхлээл явсан. Тэгээ нэгэнт одоо ингээд жавцмаа маань жирэмсэн болоод энэчээ сууж байгаа хойно багшийн хувьд бол юу гэдэг юм бүх сайн сайхан зүйлийг хүсэж байна. Эмэгтэй өөр хүүхэдтэй болоход урд өмнөхөөсөө хэд дахин асар их хүчтэй болдго юм бэлээ. Асуудал эмэгтэй хүүхэдтэй болсон цагт бол эмэгтэй асуудал бараг л тэ байхгүй шүү дээ. Тэгэхээр маш гоё мэдээ тэ. Одоо ингээд багшийн хувьд өөрөө чинь бас ингээд аваад үлдчихмээр л энэ ер нь бол. Гэтэл ингээд цаашаа хоёлоо өргөжлүүлэх боломжгүй болсон учраас одоо яа их вэ? Тэгээд чамдаа ад жаргал хүсье. Сайн амарчаараа эрүүл байгаарай.
Тэгээд хүүхдээ гаргах чаа багш нараа үрээд ирэх байлгүй дээ тий. Хүүхдээ гаргах чаа багш нараа буцаа үрээд ирсэн. Дараагийн ануухай шоунд орж тий. Тэгээ орох боломжтой. Энэ шоугаар заавалчгүй ингээд 45 хоног биш тий. Үргэлжлүүлээд багш нараа манайд явах. Тэгэхээр хүүхдээ гаргах чаа багш нараа үрээд ирэх юм бол багшийн нүү таалгавал нээлттэй. Тэгээд хэдүүлээ авцмаагаа сайхан тэрвэрэд гаргаж өгөө. За багш нь юу яасан шүү? Мэдчихэд цэцэг захиалсан шүү. Заа ээж болох гоё те. Амар гоё те тэр үгээр илэрхийлчихгүй гоё багшаа. Жинхэнэ амьдрал утгатай байна. Тэгээд багштай хамт хэсэг хугацаанд хамт байсан маш их баярлалаа. Тэгээд миний мундаг охин сайхан амарчаад эрүүл саруул хүүхэд гаргаад тэгээ багш дээр буцаа хүрээд ирээрээ заа юу. За тэгсээ өөдөө чамаагаад Энхри бяцхан үрээ хэвлийдээ тээж их хүн болно гэдэг хорвоо дээрх хамгийн гайхалтай зүйл билээ. Энэ л нандин цаг хугацааг нь тэд өөрсдөө ч мэдлгүй хуваалцаж байжээ. Үнэхээр гайхалтай. Ороод энэ шоунд ороод танилцтайгаа танилцаад би одоо ингэж бүгдэнд нь баярлаа. Нэвтрүүлгийн баг тач гисэн бүгдэнд баярлаа. Бас уучлаарай. Юу ч уучлаарай гэдгийг. Амар гоё мэдээ штэ. Наа чи үнэхээр гоё мэдээ. Жимсэн болоо хүүхдтэй олон эсэх чимэгтэй хүн бол ааж аргал штэ. Гайхалтай штэ. Манай одоо гэр бүлийн гишүүний хамгийн отгон штэ. Тэгээд отгон нь ингээ хөөрхөн одоо үрийн цэлээ өнөрлөгч чинь. Тэгээд жагзмаата амьдралд нааж аргал эрүүлийн хамгийн сайн бүхний дэдэг өсөөрөө бид 6 ингээ өргөжлүүлээ шоугаа өргөжлүүлнэ. Тэгээд биднийг хараад сэтгэл зүрхэнд ингээ дэмжээл явах та. Ээж болсон ч гэсэн амар юм тасархай ээж болон заяа цаа чи амар юм лаг юм Холливуд битэн штэ цаа чи те. Тэгээд амар аз жаргалтай хөрхөн бэйбигээ ухтаж авах байхаа гэж бодож. Би яг одоо жирэмсэн болоод харин тэр ураг нь ингээд те одоо амжилттай байж гэнэ гэдгийг сонсох бол миний хувьд бол маш том аз жаргалыг хүсэж байна, баяр хүргэж байна. Тэгэл юм болохоор л болж байна. Миний дүү ямар өвчин тусаад ч юм уу те гайхамшиг тохиолдоогүй миний дүү аз жаргалтай байгаа болохоор дүү маань тэнд ингээл биднийгээ дэмжиж сууж байгаа ихч нар нь ч гэсэн энд үзүүл тарнаа л гэж тэгж л бодож байна шүү дээ. Миний хөөрхөн жагзмаа дөө хичээгээд гоё мундаг байгаарэ. Тэгээд өнөөдөр ийм мэдээ сонссон маань бас ингээд бид бүхнийг мэдрэмжээ гоё хуваалцахад аз жаргалтай байхад туслалаа. Тэгээд баярлалаа. Цаг хугацааны хувьд ингээд таарсан ч гэсэн ингээд миний хувьд айгүй гоё баяртай мэдээ байсан. Тэгээд айгүй ингээ гинти байсан ч гэсэн бусд маань айгүй гоё хүлээж аваад ингээд надад ингээ гоё сэтгэлийн тийм гоё тийм одоо тийм ч юм уу гоё хайрыг өгсөнд бүгдэнд нь маш их баярлаа гэж хэлмээр байна. Яг одоо айгүй гоё жаргалтай байна. Тэгээд нэвтрүүлгийн хамт олондоо оролцогчдоо багштаа бүгдэнд нь маш их баярлаа. Тэгээд та нар маань одоо үлдсэн хоногтоо одоо хийх ёстой юм хийгээд мундаг байгаарай л гэж хэлмээр байна та. Аз жаргалыг хүсье. Эрүүлийн хамарчаад багш нараа тэгээ буцаад ирэх байхаа гэж найдаж байна. Тэгээд хайртай шүү. Миний охин тэгээд сайхан амарчаад багш нараа буцааг өгөөд ирээрээ. Багш нь бол үргэлж шүү таалга нээлттэй. Хувьслын төлөөх аялалд нэгдсэн 7 бүсгүйн нэгэн тод өнгө оролцогч Жагзмаа шоу нэвтрүүлгээ ийхүү аз жаргалтайгаар өндөрлүүлж байна. Үүний өмнө илүү өндөр хариуцлага, юутайч харьцуулшгүй хамгийн нандин үе эхэлж байна. Дараагийн дугаард оролцогчид 2 дахь удаагийн хэмжилтэнд орж, биедээ ямар хэмжээний өөрчлөлт гарсныг нүдээр үзэх болно. Эрч хүч шавсан хүндхэн бэлтгэл, улс тус улам сорилгодож тэднийг хүлээж байна. Өөрийнхөө төгс үйлдвэрийг бүтээхийг хүсэж байв. Яг одоо бидэнтэй цуг их. Энэ бол Ануухай Fitness Show.